За яг одоо миний ард оюутлахын гүний уурхад ашигладаг дизель хөдөлгүүрийг бүрэн халсан TH550B гэдэг батарей цахилгаан тоног төхөөрөмж харагдаж байна. 50 тонн хүртэлх чулуулаг эсвэл хөдрийг гүний уурхаагаас тэрвэрлэх ийм зорилттой тоног төхөөрөмж байна. Батарей цахилгаан тоног төхөөрөмж орж ирснээр оюутлахын 2030 он хүртэлх нийт хүлэмжийн хэвийн гаралтыг 50% бууруулахын зорилгыг бас биелүүлэхэд нэлээд хувь нэмрээ оруулж байгаа. Бүтэн цанигтай батарейгаар оюутлахын уул уурхайн нөхцөлд 3-4 цаг ажиллах боломжтой. Swap буюу энэ батарей солих процесс маань ерөнхийдөө хамгийн дээд 6 минут үргэлжилдэг. Энэ нь уламжлалт дизель хөдөлгүүрт машинаас refuel буюу дахин цэнэглэх дизель дахин цэнэглэх хугацаанаас илүү богино хугацаатай байгаа. За яг Sendok Mongolia компани зүгээс батарей цахилгаан тоног төхөөрөмжийн 3 тоног төхөөрөмж нийлүүлсэн байгаа. Нэг нь DS412 буюу Rockwater өрөм, нэг LH518 буюу 18 тонны чанарны багтаамжтай бүхэн цахилгаан лодер нийлүүлсэн байгаа. Энэ маань 3 тоног төхөөрөмж буюу TH550 гэсэн underground dump truck байна.